За хот тосгоны эргэцсэн байдлын тухай хууль нэлээд маргаан дагуулж байгаа. За 20 оноос хойш яригдсан. Тэгээ энэ хуулийг тухайн үеийн Монгол Ардын намын бүлгийн дарга тогтсорын дарга ахлаад явж байсан. Яг үндэ дархан эрдэнэтэй сонгогдсон гишүүд дархан эрдэнэтийн иргэдийн эрх шиг зөрчигдөд байгаа учраас батлуулахгүй явсараа 4 жилийн өрөвдсөн. Тэгээ яг хуу 24 оны 6 сард ингээд батлаад явж байгаа. Тэгээ одоо энэ хуулийг ингээд хэрэгжүүлэх гээд асуудлууд яригдангууд хууль эргэцсэн хувьд зөрчилтэй байгаа усууд байгаа учраас засгийн газар тэндээ тодорхой шийдэл гаргахгүй байгаа болов гэж харж байгаа. Уул нь энэ улсын хурлын 72 дугаар тогтоол болоод энэ хуулийн хэрэгжилтийг хангах субъект нь бол засгийн газар, нийслэлийн засварлагын таман газар л гэж харж байгаа. Тэрнээс биш одоо энэ улсын хурлаас батлагдсан одоо байгуулагдсан ажлын хэсэг биш. Ажлын хэсэг бол тэрийг бол одоо хууль эрхцэн хүрээндээ ажлыг хийж байгаа хэсэгт дүгнэлт гаргах цаашлаад хууль эрхцэн хувьд нь өөрчлөлт оруулах асуудал дээр л анхаарч ажиллах хэрэгтэй гэж харж байгаа. Түрүү бас одоо Нямбатар гишүүн бол одоо 72 дугаар энэ тогтоолыг ажлыг хэрэгжүүлэхэд улсын хурлаас байгуулсан ажлын хэсэг ажиллаа хийгээгүй байх гэж хэлж байгаа шиг байлээ. Уучлаарай жоохон андуурсан байлгүй дээ гэж. Тийм зүйл байхгүй гэдгийг хэлээ. За энэ хотын статустай болох асуудлыг үгүйсгээд байгаа юм ерөөсөө биш. Гэхдээ энэ хууль хэрэгжихдээ эргэцсэн хувьд ямар нэгэн зөрчилгүүд байх ёстой. За одоо ингээд хот байгуулад энэ асуудлыг шийдэгдээ явъя гэж бодъё. За Дархан уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хотын зөвлөлтөө за засаг дарга нь хотынхаа зархичийн асуудлыг одоо төр орлон маягаар ингээд хууль эргэцсэн хүрээнд нь үйлчлэж явах нь л дээ. Тэгвэл бусад сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал 4 жилийн эрх авсан иргэдийн төлөөлөгчдийн хурлын асуудал яах юм бэ гэдэг асуудал босч байгаа. Хот байгуулагдлаа 20 зөвлөлттэй байна, 21 гишүүнтэй байна. Тэгээд энэ дархан чин үндсэндээ шарын голоос бусад сумд нь болохоор дархан хотынхоо бүтцэд ороо авчиж байгаа. Тэгэхээр сумын иргэдийн төлөөлөгчдийн бол багийн иргэдийн нийт хурал гээд бүр 4 жилийн бүрийн эрхийн хугацаанд баталгаажсан, сонголтоор баталгаажсан энэ хүмүүсийн асуудлыг хэрхэн гэдэг асуудлыг ямар нэгэн хуулиар зогсуулж өгч чадаагүй. Магадгүй энэ өөрөө төлөөлийн зарчим алдагдж जैन эргээд үндсэн хуулийн зөрчил рүүгээ ч орчих магадлалтай болж өгнө. Тийм учраас энэнийг нэг тийш нь хандуулах зайлшгүй шаардлага байна. За хотын даргын саналыг аваад төсөв гэдэг дээр харъя. Хотын даргын ууштараа гишүүдээ жоохон чимээгээ айдахгүй юу? Хотын дарга бол төсвөө өөрөө батлах боломжгүй. Харин тухайн орон нутаг дээр байгаа аймгийн засаг дарга хотын зархичийн саналыг аваад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа төсвийг баталж өгнө. Энэ чинь ингээд баахан давхцсан бүтцийг бий болгох гэдэг байгаа шүү дээ. Одоо манай Эрдэнэ дархан дээр, Орхон дархан дээр. Орхон аймаг нь байна, Дархан уул аймаг нь байна. Сумд нь яахын бүүмэд дээрэс нь хот гэж байна. Манай Эрдэнэт дээр бол Баян өндөр жаргал гэж 2хан сумтай 2 сумын нутаг дэвсгэр дээр л 21 гишүүнтэй зөвлөл байгуулагдаж хотын үйл ажиллагаа зохион байгуулна. Тэгвэл нөгөө жаргал нь Баян өндөр сумын 51 иргэдийн төлөөлөгчдийн урдын төлөөлөх хэрэг юм бэ. Энэ төлөөлийн зарчим алдагдах уу гэдэг асуудлууд үүсгээр ийм л асуудлууд байгаад байгаа юм аа. Тэгэхээр энийг шийдэхэд бол би бол бодож байгаа үндсэн хуулиндаа л өөрчлөлттэй. Үндсэн хуулиндаа Монгол улс засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд аймаг нийслэл улсын болон орон нутгийн зэрэг. За батлагч 1 минут. Инхээр үндсэн хуулиндаа л өөрчлөлт хийчээ. Ингэх юм бол нөгөө хот гэдэг статус нь за жинхэнэ утгаараа орон нутгатаа одоо улсын зэрэгэлтэй орон нутгийн зэрэгэлтэй хот болж хөгжих боломжууд нь бүрднэ. Тэгэхгүйгээр ийм өнгөцгийн хэвэл бид нар зүгээр татвараа бүрдүүллээ гэж бодъё. Татврын аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь батлахаар юунд зарцуулахаар батлах магадлалтай шүү дээ. Одоо манай тайлбар хэлж байгаа хүмүүс бол одоо хотын дарга нь бараг төсвөө өөрөө мэднэ хотын татвартай болно гэж яриад байна. Яг үүндээ батлах нь болохоор аймгийн иргэдийн төлөөлөгч батлахаар хуульчилсан байгаа. Энэ мэтлэнгээс ахуулаад маш их зөрчлүүд бий болох нөхцөл байдлууд үүсэж байгаа учраас үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулаад явах нь илүү зохимжтой маа гэж үзэж байгаамаа. За ийм тайлбарыг та бүхэнд өгөх гэсэн юм аа. Баярлалаа.